би хийхийн тулд бүр ингээд амар их юм болоод хийж байгаа гэдгийг та нар эхлээд ойлгох хэрэгтэй. Ягаад гэвэл би энэ бичлэгийг хийхийн тулд маш их хөдөлмөр зарцуулж саянаас хойш бичлээ. Тэгээд одоо ингээд шууд яриад явахаар шийдсэн. За, эхлээд та бүхэндээ энэ зүйлсүүдээ хаанаас авснаа танилцуулъя гэж бодож байна. Ягаад тэгэхээр угаасаа хаанаас авсан бэ гэж надаас асууна. За, энэ чихийг бол би Daiso-гоос авсан. Наадам центрийн 8-оос 4900 ч илүү 5900 ч илүү нэг тэр хавцаа байсан. За, энэ микрофоныг би муу адил Daiso-гоос авсан. 8-гийн Наадам центрийн 8-нд байдаг. За, бас 3000 ч илүү нэг тэр хавцаа байсан. За, энэ зүйлдүүдийг бол би өөрөө хийсэн. За, энэ шүрнүүдээ би хаанаас авснаа Instagram нэрийг хийлсэн. Тэгээ бас дахиад хэлчихье. Бөмбөрөөс авсан. Тийм учраас надаас бити дахин асуугаарэ. Баярлалаа. За, тэгээд өнөөдрийн бичлэгийг болохоор маш олон хүний хүсэлтээр бас мөн миний хамгийн сүүлд тавьсан story ямар бичлэг хийлгэмээр байна гэсэн story-н дээр хүмүүс ерөөдөө хариулсан. Тэгээд crush-а хэрхэн өөртөө дурлуулах вэ гэдэг бичлэг байгаа. За, энэ бичлэгийг хийхээс өмнө яагаад би өөртөө амар итгэлтэйгээр энэ бичлэгийг та нарт хийж байгаа вэ гэхээр ерөөдөө энэ сэдвээр ярьж байгаа вэ гэхээр түүхэн ярих юм бол би 10 жилдээ айгуу тийм хөдөлгөөнтэй хүүхдээсэн. Тэгээд хичээлээ хийхийнхаа хажуугаар амар уйдаа. Тэгээд хинэн сайн бэ гэдгийг найзтайгаа нийлээд мэдхийг маш их хүсэж исэн. Одоо тэр үед чинь нэг сайн хүний нуудаг байсан штэ, ингээл хинт ч хэлэхгүй. Тэгээ одоо ч гэсэн тийм байдаг байх гэж би бодож байна. Тэгээд тэрийг мэдхийн тулд би нэг найзтайгаа компани маягийн нээсэн. Тэгээд бид нарт сайн хүнээ хэл бид нар хэрхэн тэр хүний анхаарлыг татах зөвлөгөөг танд өгөх болно гэдэг тийм зөвлөгөөг нээгээд ерөнхийдөө маш олон хүнийг сургуулийнхаа баг ихэнх хүнийг хамруулсан тийм үйл ажиллагаа зохион байгуулад ерөнхийдөө зөндөө хүнийг салгаж өрхүүлж исэн түүх байдаг байгаа. Тэгээд ерөнхийдөө нүл туршлаган дээр суурилсан тийм миний зөвлөгөөнүүд учраас ямар нэгэн шинжлэх ухааны баталгаатай зүйл биш учраас бити уурлаарэ гэж хүсэж байна. Тэгээд бичлэгэндээ орцгоё, баярлаа. Зөвлөгөө гэх юм бол өөртөө итгэлтэй байх, өөртөө таалагдах гэдэг зөвлөгөө өгмөр байна. Яагаад тэгэхээр хүн хүний гаднаас нь дүгнэн тийм үү? Чи тэр хүн таалагдахыг хүсэж байгаа бол тэр хүн эхлээд чамаа танихгүй, чамаа ямар сайхан сэтгэлтэй юм бэ гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор эхлээд гаднах юм өөрчлөх хэрэгтэй. Хувц одоо хүнийг илэрхийлэх нэг илэрхийлэл болсон. Заавал царайлаг гоё битэй байх шаардлага байхгүй. Та нарын Instagram-аар үздэг бүх хүмүүс чинь ардаас ихсэгээж заваараад ч байж ах боломжтой. Тийм учраас заавал perfect байх хэрэггүй. Зүгээр л гоё өөрийнхөө байх хэрэгтэй. За, ер нь бол миний боддог царайлаг гэдэг цензур гэдэг ч юм уу. Тэ одоо харах үнцэг гэх юм бол гоё арьстай байхыг би гоё цэвэрхэн хүн байна гэж боддог. Тэгэхээр мэдээж хэрэг арьсандаа анхаарал хандуулах хэрэгтэй. Тэр чамаас шалтгааллах зүйл. Чиний давхраатай байх үгүй чинь чамаас шалтгааллахгүй. Тэгтээ чи гоё арьстай байх үгүйгээ чи өөрөө шийдэж болно. Тийм учраас арьсандаа анхаарал хандуул. Өрчин чам зогтөггүй бол арай өөрөөр янзлаад үз. Өдөр болгон өмсдөг тэр саарл хүүдийг хаяад өөр гоё ягаан тийм цам зөмсөөд үз. Тэгээд өөрийгөө өөрчлөөд үз, өөрт итгэлтэй болоод үз. Мэдээж хэрэг гоё зураг бичлэгнүүдээ аваад үз. За, тэгээд энэ бол миний нэгтгэх зөвлөгөө. Тэгээд дараагийн зөвлөгөөр орцгоё. Одоо stalk хийдэг зөвлөгөө байгаа. Мэдээж хэрэг чи тэр хүн одоо тэр хүнийг хаана явж ийн, юу хийж ийн гэдгийг нэг сургууль биш л бол чи сайн мэдэхгүй. Зүгээр Instagram-аар крашладаг байж болно. Maybe эсвэл ганц удаа харсан. Тэгээд Instagram-ыг мэддэг. Юм уу эсвэл Facebook. За, тийхийн тулд та бүхэн жоохон stalker харьцах хэрэгтэй. Одоо яаж вэ гэхээр яг өөрийнхөө аккаунтаар follow бити хийгээрэй. Яагаад тэгэхээр энэ намайг фоллоуддаг гэд. Ерөнхийдөө хүний араас Google ах юм бол тэр хүн чинь чамаас илүү зүхтаал идэг. Тийм учраас зүгээр stalk аккаунтаар нээгээд I don't know. За, тэгээ тэр хүнийг юунд дуртай хаана явж байгаа гэдгийг одоо бид нэр сошиал медиас мэдэх амар бүрэн боломжтой болсон. За, жишээлбэл 3 жилийн өмнө тавьсан зураг нь дээрх газрыг чи мэдээд авчий гэж бодъё. Эсвэл сонсдог байсан дууг нь тэрийг ч юм уу адил судлах хэрэгтэй, сонсох хэрэгтэй, дуртай болох хэрэгтэй. Яа тэгэхээр дараа нь чамд ярианы сэдв гарч ирнэ тэр талаар. Ямар нэг байдлаар. Тэгэхээр Tumblr ашигладаг гэж болно. I don't know заяа. Ерөнхийдөө бүгд Instagram-тай байгаа гэдэгт би итгэлтэй. Тийм учраас бүх юмыг судлах хэрэгтэй, follow хийдэг хүмүүсийг харах хэрэгтэй. Хин хэнийг follow гэж найз охинтой үгүй юу, сонирхдаг хүн байгаа үгүй юу. Тэгээд ерөнхийдөө гадаад модельуудыг дагсан ч юм уу, гадаад нэг тийм дуртай дуушаа дагсан бол тэр дуучныг ч гэсэн чи сонирхоод үзэх хэрэгтэй.
Хүү ер нь өөртөө адилхан хүнд татагддаг гэж бид нэр ярьдаг шүү дээ, тий. Навтай адилхан дуу сонсдог бол oh you're my soulmate гэд тэгээд идэв шүү дээ. Тийм болохоор яг тэр soulmate нь байхын тулд хийчих хэрэгтэй. Yes. Тэгээд 3 дахь зөвлөгөө гэх юм бол ямар аргаар контакт үүсгэх вэ гэж байгаа байхгүй юу? Бүр танихгүй хүнтэйгээ. За таньдагч байсан болно. Хальт мэддэг чамаг тий. Тоо би мэддэг эсвэл чамаа бүр мэдхгүй. Ерөнхийдөө story гэдэг зүйл айгуу тийм авууштай тал болцсон гэж би боддог өнөөгийн нийгэм. Яг тэгэхээр өмнө нь бол Facebook дээр бид нэр poke хийдэг байсан тийм үү. Одоо бид нар Instagram дээр story reply дэж болно тий. Эсвэл story дээр reaction гарч болно. Тэгтээ учир зүггүй ингээд нэг гаш донтой авдсан шиг өдөр болгон эсвэл чи хөөрхөн юм аа гэдэг ч юм уу. Тиймэрхүү үгсүүд ингэж хүнийг улам ингээд амар юм сонио санагдуулдаг. Тэрний оронд нэг киноны талаар постлоод за жишээл шүү зэ. Нэг киноны талаар стори байлаа гэж бодоход тэр сторироо тэр анги дээр нь тэгдэг те гэдэг ч юм уу. Ийм таньдаг юм шиг. Тэгтээ чи танихгүй шүү дээ. Зүгээр чамайг таньдаг юм шиг. Эсвэл таньдаг байлаа гэхэд илүү дотн юм шиг. Тиймэрхүү чатуудыг өрнүүлэх хэрэгтэй. Юуг учир зүггүй видео кал хийгээд өдөр болгон хай сайн өглөөний мэнд өдөр мэнд гэдэг мессежүүд үнэхээр тэнэг байдаг. Тийм мессежүүдийг хинч тааж уншихгүй бүр харин ч ямар новшийн гартантай амтан бэ гэж чамаа блок хийн заяа. Хоёр яриа өрнүүлээд за ингээд нэг жоохон явчлаа гэж бодъё. За жишээлбэл хоёр таардаг бол ерөнхийдөө хаана юу хийж байгааг нь одоо яг алуурчин шиг биш үү заяа. Тэгтээ дагах хэрэгтэй. Худлаагаас таарлах хэрэгтэй зөө. Ордог номын сангийн эсвэл сагс тоглодог бол яг тэр сургуулийг эн чинь мэдэж аваад тэгээд очиод таарлах хэрэгтэй. Хаана ажилтгийг, ямар сургуульд сурдгийг юм уу. Гэт нэг юм юу ч болоогүй юм шиг. Хөөе сайн уу гэд. Тэгтээ чамаагаас Instagram-аар танихгүй гэж болно заяа. Тэгтээ сайн уу гэж хэлж болно. Яг тэгэхээр чи тэр хүнийг анхаарлыг л чи өөр дээр татах хэрэгтэй. Тэр хүний тархинд чи гэдэг хүн байхгүй нэ гэдэг чи өөр аюул байхгүй юу. Жохон ч гэсэн би энд байгаа шүү навшаа гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. За хамгийн сүүлийн миний шалгарсан арга юу вэ гэхээр сайн чим шиг, үгүй чим шиг жүжиглэх хэрэгтэй. За энэ бол бүр ингэж хоёр би нэг таньдаг болчлоо, хаяа нэг таардаг болчлоо, яг хаяа бичдэг болчлоо. Хаяа уулздаг ч болцсон байж болно. Өөрийнхөө яг сэтгэлийг илэрхийлнэ гэдэг болов л штэ. Би чам цай надад үерхээч гэж хэлэх биш. Араас нь гүүх биш. Тэгтээ би чамд care хийдэж шүү. Би чиний хажууд байдаг шүү. Би чамаас сонсдоо шүү. Тэгээ би чиний дотн хүн шүү гэдгээ илэрхийлэх. Одоо юу гэдэг өвдөөд энэ гэхэд нь ийм аваачаад очих. Эсвэл ийм хэрэгтэй очлоо туслаач гэхэд нь туслах. Тэгээд би чамд итгэж байгаа шүү гэдгээ байнга илэрхийлэх. Чи яагаад сайн гэдгийг хийж болохгүй вэ гэхээр чи сайн гэд хэлчих юм бол тэр хүн чамаас үргэжин. Угаасаа хүний тийм төрөлмөл одоо тийм зам бол хин нэг араас нь гүүхэд улам зүхтаадаг. Харин хин нэг тоохгүй байхад араас нь гүйдэг байхгүй. Тийм учраас тоохгүйч биш, биш тоож байгаа ч юм шиг байх хэрэгтэй. Амар дотно. Тэгээ чи яагаад надтай мэдээж чамаас асуун заяа. Чи яагаад надтай харилцдığım бэ? Чи яагаад надтай юм дотно юм шиг ингэж харьцаад байгаа юм бэ гэдэг ч юм уу. Чамаас мэдээж хэрэг хүн хэмжээ асуугаад ямар нэг байдлаар ингэж суухгүй шилсэн ийм яриа өрнүүлнэ. Тэр үед нь ингээд чи миний сэтгэлд амар ойр санагддаг хүн гэдэг ч юм уу. Тэр чи би чамд сайн гэж байгаа үг бол ерөөсөө биш заяа. Нэг тиймэрхүү өгнүүдийг ашиглах хэрэгтэй. Энгийн хүн шиг битгий бай. Үргэлж гоё романтик сэтг. Гоё өгнүүдийг ашигла. Энэ аргуудыг хэрэглэж үзээрэй. Тэгээ таалагдвал бүгдээрээ лайк дараарай. Бас subscribe хийгээрэй. Миний Instagram дээр бас ямар бичлэг хийлгэмээр байгаагаа бичиж болно. Доор коммент хэсэг дээр бичиж болно. Тэгээ миний Instagram-ыг дагаарай. Би ерөөхдөө их лайвууд хийж байгаа. Хийдэг. Яа. Баярлалаа миний бичлэгийг үзсэнд. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.